Өөрчлөлтийн хаалга. Өөрчлөлтийг хүсэж байгаа хэн бүхэн шинэ гарц боломжийг санал болгоно. Даваа гарагийн тэнхлэг хөтөлбөрийг сонсож хамт байгаа сонсогч та бүхэндээ дахин баярлалаа гэж хэлье. За нийслэл Улаанбаатар хотод 13 цаг 11 минут болсон байна. Тэгэхээр энэ цагт бол сонсогч та бүхэнд өөрчлөлтийн алга нэвтрүүлэг хүргэх боломжтой. Тэгэхээр өөрчлөлтийн алга нэвтрүүлгээс сонсоод бидэнтэй хамтдаа байхыг урьж байна. За өөрчлөлтийн алга нэвтрүүлэг Монголын радиогоор радио долгионоор сонсохоос гадна та бас дүрстэйгээр үзэх боломжтой шүү гэдгийг дуулгая. Яг одоо сошиал орчинд байгаа эсвэл радио сонсож байгаад яг гарч явах гэж байгаа. Тэгсэрнээсээ нэвтрүүлгээ сонсохыг хүсэж байгаа сонсогчид Монголын радио гэсэн пэйжийг гар утсан дээрээ дагаад Facebook орчинд дагаад биднийг бас сонсох боломжтой гэдгийг та бүхэндээ дуулгаж байна. За ингээд сонсогч танд энэ 7 хоногийн өөрчлөлтийн алга нэвтрүүлэгт оролцохоор студид өргөцсөн зочноо танилцуулахад бэлэн болсон байна. Тэгэхээр энэ 7 хоногт бид Монгол брэнд холбооны тэргүүн, за Монгол брэнд цэгийн сайтыг үүсгэн байгуулсан Отгоо цэгээд залууг бид студид урьсан байна. Шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Урилга хүлээн аван манай радио зочилсан танд баярлалаа. За, юуны өмнө Монгол радиог сонсож байгаа одоо Монгол орныхоо 408 зөвхөстэй ажиллаж хөдөлмөрлж байгаа нийт одоо монголчуудаа, нийт одоо сонсогчдоо энэ намрын сайхан наалгар өдрийн мэндийг хүргье. Маш их баярлалаа. Монгол брэнд холбоо үүсгэн байгуулагдаад хэр удаж байна? Монгол брэнд цэгийн гэд сайт гэхээр ер нь Монгол брэндүүд бүгд энэ сайтад одоо нэгдэх нэ гэдэг бол нэрнээс нь их ойлгомжтой болж байна. Яг энэ сайт үүсгэн байгуулагдаад нэгдээд хэр удаж байна? Энэ талаар хоёлаа танилцуулаад эхлэе. За, Монгол брэнд холбоо төрөмс байгуулга байгаа. Энэ байгууллагыг бол бас Монголд үйлдвэрлэж бүтээж байгаа энэ бүтээлч хамт олон байгууллага аж ахуйн нэгжүүдийг одоо дэмжиж, туслая, олон нийтэд зөвөр сурчлан таниулъя гэсэн зорилготойгоор хэсэг залуучууд бол 2016 оноос хойш 10 бараг 7 оны ихээр одоо ингэж үүсгэн байгуулад, холбоо үүсгэн байгуулад ингээд анхныхаа ажлуудыг хийж эхэлсэн байгаа. За, энэ хийж явах явцад бол одоо Монгол брэнд цэг имэн гэдэг вебсайтыг бид нар бол тухайн үед одоо хөгжүүлээд тэгээд яг үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг тэр аж ахуйн нэгжүүд дээр очиж тэдний одоо контент бараа бүтээгдэхүүнийхэн талаарх мэдээллийг нь бол одоо бэлтгэж ингэж олон нийтийн одоо сүлжээгээр оруулаж тэдний зураг, дуу, дүрс, одоо текст тэ бүх контентуудыг ингэж гурвалсан хэлбэрээр ингэж олон нийтэд хүргэх тийм зорилго агуулад анх одоо гараагаа эхэлжсэн байгаа. За, тэр үед бол одоо 50 гаруй аж ахуйн нэгжүүдээр бол би бас өөрөө яг тэр багтаага хамт очиж ингэж маш олон жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг одоо байгууллагууд дээр очиж танилцаж тэдний бараа бүтээгдэхүүний талаар одоо мэдээллийг ингэж хөргөж явсан. Тэгээд тэндээс бол маш их тийм урам зориг авч маш олон хүмүүс ингээд өөрийнхөө одоо хүсэл зорилгоор өөрийнхөө чаддаг бүтээдэг тэр бүх зүйлүүдийг хийгээд яг ийм эцсийн үйлдвэрлэл эрхлэж бүтээгдэхүүн гаргаж байгаа нутагтаа танилцаад бас их урам зориг авч эднийг бол маш их одоо олон том төвшөнд ингэж дэмжих ёстой байна гэсэн тийм утга агуулгыг бол тухайн үед бол ингэж ойлгож мэдэрсэн. За, тухайн үед бол бид нар нэг байгууллагын мэдээллийг нь өөртөө очиж бэлтгээд тэгээд ингээд энэ систем рүү оруулахад маш их цаг хугацаа тэгээд одоо хөрөнгөч олон хүч хөдөлмөр одоо орж исэн болох тэрэ бас энийг өргөтгөөд бизнесийн модуль гэх юм уу эсвэл энэ одоо платформын модулыг бол одоо өөрчлөе гэсэн зорилготой явсан. Тэр өөрчилж байгаа зорилго нь болох тэр бид одоо очиж тэр бараа бүтээгдэхүүн үйлчлэгийн талаар мэдээллийг бэлтгэх биш, хэрэглэгч өөрийнхөө одоо бүтээгдэхүүн барааныхаа танилцуулга, хаяг, шошго одоо юу гэдэг тэр бүх зүйлүүдийг Монгол брэнд цэг имэн гэдэг сайт руу үн төлбөргүй одоо ингээд нэвтэрж ороод бүртгүүлээд өөрийнхөө байгууллагын талаарх мэдээллүүдийг одоо холбоор хаягны утас одоо хаяг бүр цаашлаад одоо банкны дансны дугаар энэ бараа бүтээгдэхүүнүүдийг одоо зархад хөргөлтийн нөхцөл гэх мэтлэн бүх зүйлүүдийг ингэж оруулаад тэгээд бүтээгдэхүүнийг ингээд олон нийтэд гаргах тэр одоо энэ платформыг бол шинчилж хөгжүүлсэн байгаа. Энэ маань бол бараг сүүлийн 2 орчим жилийн
одоо програм хангамжийн инженер залуучууд бас энэ сэтгэл зүтгэлтэй манай холбооны гишүүд дэмжигчдийн одоо зүтгэлээр энэ платформ нь бол нэгдэж байгаа. Яг одоо биднийг сонсож байгаа үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг өөрийн гэсэн одоо брэндээ гаргаж байгаа жижиг том гэхгүй бүх хүмүүс анхаарлаа нааш нь хандуулад яг энэ Монгол брэнд цэгийн руу ороод үзээрэй гэж би бол хувьдаа урьж байна. Тэгээд энэ сайтын тухайд гэвэл бас их өөр өөрчлөлтийг харуулж байгаа. Их гоё даваа талтай сайт байна гэж би сая сонсоод тэгээ бас танай сайт руу орж үзээд мэдчихээн л та. Жишээ нь одоо маш олон сайтууд бол тухайн сайтаар өөрсдийгөө таниулах гэсэн сайтаар дамжуулан мэдээлэл хүргэх гэсэн байгууллагуудын мэдээллийг аваад өөрсдөө оруулдаг. Сайтад ажилладаг тодорхой тооны хүмүүс оруулдаг бол яг энэ Монгол брэнд цэгийн сайтын тухайд гэвэл үйлдвэрлэгч та өөрөө сайт руу ороод сайтын яг загварын дагуу мэдээллүүдэд оролцуулах боломжтой. Одоо жишээ нь та үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг. За нэг юм цамц хийдэг байлаа гэхэд цамцныхаа зургийг, цамцныхаа үнийг тантай яаж холбогдох уу, ямар арзмаар хэмжээг захиалж болох уу гэсэн захиалга авах утасны дугаарыг, байршлыг бүх мэдээллийг та өөрөө Монгол брэнд цэгийн сайт руу ороод үндэл бүргүүгээр байршуулах боломжийг яг энэ Монгол брэнд сайтын хамт олон олгож өгч байгаа юм байна. За тэгэхээр их сонин санагдаж байна л да. Бусдын төлөө л яг энэ үндэсний үйлдвэрлэлийг одоо үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдийн төлөө энэ сайтыг нээсэн гэж ойлгож болох нь. Ер нь бол таны яг асууж байгаа асуултын хариулт нь маш энгийнээр тайлбарлахад яг тийм гэж хэлэхэд бүрэн боломжтой. Тэгээд би ч өөрөө програм хангамжийн инженер мэргэжилтэй. За сүүлд нь бол одоо гадаадад олон нийтийн бодлогын чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан. Тэгээд маш олон улс орнуудын хөгжсөн түүх одоо хөгжлийн тэр амжилтуудыг нь судлаад үзэхдээ маш олон одоо тийм шинэ шийдлүүдийг одоо уйггүй хөдөлмөрлж яж гаргаж ирсэн байдаг. Тэгээд Монгол брэнд ер нь бол монголчууд гадаадаас бараа бүтээгдэхүүнүүдийг импортоор оруулж ирээд тэрийг олон нийтэд хүргэх болох тэр маш их өндөр зардал гаргаж иж тий олон нийтэд ингэж хүргэж одоо тэр бүтээгдэхүүнийг ингэж борлуулалт хийдэг бол яг монголчууд яагаад өөрсдөө бүтээж байгаа, өөрсдөө үйлдвэрлэж байгаа тэр бараа бүтээгдэхүүн зүйлүүдээ яагаад ингэж нэг хэлбэрээр нэг дор цуглуулж агаад тэрэндээ ингэж хүчээ нэгтгээд тэрийг олон нийтэд зөвөр танилцуулж одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа өрхийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого яагаад ингэж тогтвортой хэрэгжиж чадахгүй гэдгийг одоо олж хараад тэгээд тэрийг ер нь шийдэх одоо шийдэл рүү ингэж зөрөгтэй алхам хийгээд явж байгаа юм л да. За нэг талаараа бол энэ бол уг нь төрийн байгууллагын одоо яг зохицуулт одоо хийх ажлуудын бол нэг байгаа. Гэхдээ манай төрийн бас доктортой байдал гэх юм уу эсвэл маш хурдан хугацаанд бодлого нь өөрчлөгдөж яг нэг зүйл дээр доктортой одоо ингээд бас явахгүй байгаа юм одоо бодлогын алдаа дутагдлууд ингээд нүдэн дээр ил байхад би одоо олон нийтийн бодлогын чиглэлээр одоо суралцаад төгссөн хүний хувьд нэг ч гэсэн Монгол улстай ер нь ягаад энэ Монгол залуучууд өөрийнхөө сурсан мэдсэн зүйлүүдийг заавал одоо тэр одоо ашиг гэж харахаас илүүтэйгээр ягаад улс орондоо хийж бүтээх тэр бүх зүйлүүдийг ингэж хийж болдгүй юм бэ гэсэн тийм бас ингээд цаатлын санаа байгаа. Тэгээд Солонгос улсуудаа би суралцж байгаа явцад бол одоо их Солонгосын бас хөгжлийн загваруудыг ингээд судлаад үзэхдээ экспортод чиглэсэн одоо уул уурхаан бос бүтээгдэхүүнүүдийг яаж хамгийн оновчтойгоор хөгжүүлж тэнд инновац одоо технологиг шингээгээд хамгийн жижигхэн одоо бүтээгдэхүүнүүдийг хамгийн үн цэнтэйгээр олон улсад худалдах вэ гэдэг ч юм уу тэрийг бас судлаад дээр нь Сингапур одоо улсын хөгжлийн одоо загваруудыг нь судлаад гэх мэтлэн маш олон улс орнуудын одоо хөгжлийн загваруудыг судалсны үндсэн дээр яагаад монголчууд Монгол залуучууд ингэж хамтарч нэгдэж энэ өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж болохгүй юм гэсэн тэр чиглэлээр л ингэж ажиллаад яваад байгаа тий. Тэгээд одоо бол нийтдээ 530 орчим жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн 1000 орчим бараа бүтээгдэхүүнийг зураг тайлбартай нь одоо хамруулж байршуулж чадсан гэд хэлж штэ. Тэгэхээр энэ хүмүүс мэдээж одоо таны хийсэн зүйлийг ингээд бусад хүмүүст хүргээд өгөө гэхээр мэдээж дуртай хүлээж авдаг байх та хэд ер нь энэ мэдээллүүдээ хаагур түгэж байна. Энэ бид нар бол одоо яг энэ нийгмийн сүлжээ буюу интернет одоо Facebook, Twitter, Монгол брэнд цэгийн гэдэг одоо платформоор дамжиж олон нийтэд хүргэж байгаа. Тэгээд статистик тоо мэдээлэл ингээд харахад бол одоо жишээлбэл 2020 оны 1-р улирлын байдлаар
нийтдээ Монгол улсад бол 190 мянга одоо 523 аж ахуйн нэгж бол одоо бүртгэлтэй байгаа. Тэр аж ахуйн нэгжүүдийн яг үйл ажиллагаа явуулж байгаа нь бол 94675 аж ахуйн нэгж бол одоо үйл ажиллагаа явуулж байна гэсэн статистик байгаа. За түүний бол одоо жишээлбэл яг ажилчдын ингээд нөгөө тоогоор нь аваад үзэхдээ бол 1-9 ажилтнтай одоо байгуулга бол 81878. За 10-аас 19 одоо ажилтнтай байгуулга 6000 гаруй. 20-с 49 одоо ажилтнтай байгуулга бол 4200. За 50-с 2000 одоо 50-с одоо дээш албан хаагч ажилтнтай байгуулга бол 2441 одоо аж ахуйн нэгж ажиллаж гин гэсэн статистик тоо мэдээлэл. Хэд оны статистик? Энэ бол одоо 2020 оны 1-р улирлын байдлаар буюу одоо 20 оны 4 сарын 1-ний дотор ингэж авагдсан статистик тоо мэдээлэл. Харьцангуй шин тийм ээ. Шин хамгийн шин. Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр Монгол улсын энэ аж ахуйн нэгжүүдийн одоо яг нийт бараг 90 орчим хувь нь бол 1-9 одоо хүн ажилдаг одоо 80 гаруй мянган компани аж ахуйн нэгжүүдийн бас нуруунд дээр Монгол улсын нийт эдийн засгийн одоо энэ бүтээгчдийн одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээмж дээр бол Монгол улс бас ингээд тодорхой хэмжээгээр орж ийн гэсэн үг. Нэг талаараа. Нөгөө талаараа Монгол улс бол цэвэр одоо хэрэглэгч улс байгаад байдаг. Бидний нийт экспортод гарч байгаа бараа бүтээгдэхүүний одоо яг уул уурхай, зис, түүхийн нүүрс одоо тэр бүх зүйлүүд нь бол манай нийт одоо экспорт гаргаж байгаа бүтээгдэхүүний 90 орчим хувийг нь бол эзэлж яадаг. Тэгсэн мөртлөө яг юм жижиг дунд одоо арьс шир, ноос ноолуур, түүхийд тэрийг хамгийн эцсийн бүтээгдэхүүн болгоод боловсруулад тэгээд одоо экспортод гаргаж байгаа юмнууд нь бол маш одоо төсөвтэй эзлэх хэмжээгээр харахад бол бага. Тэгэхээр Монгол улс ер нь яаралтай цаашдаа хөгжиж гэж одоо зорж байгаа үндэстэн гэж тооцоход энэ уул уурхаан бос одоо бүтээгдэхүүнүүдийг олон нэр төрлөөр нь олон улсын чанар стандарт руу маш хурдтай төхүүлж олон улсын тэр ISO стандарт одоо юу гэдэг бүтээгдэхүүн дээр тавигдах тэр бүх зүйлүүдийг нь бас ингэж шинжилж нэвтрүүлж олон улсад бүтээгдэхүүнээ гаргаж чадчих тэндээс орж иж байгаа хөрөнгөөр бол Монголыг хөгжүүлэх жинхэнэ тэр жижиг дунд үйлчлэгээ эрхлэгчдийг бол дэмжих том алхам болно гэж харж байгаа. За зорилго бол мэдээж тодорхой үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжих тэднийг одоо сонгож авч байгаа хэрэглэгчийн гарт ойрт үлж өгөх, за бараа бүтээгдэхүүнийг бодитоор харах гэд их гоё зорилготой. Зорилго бол ойлгомжтой байж байна. За тэгээд шаардлага ямар шаардлагыг тавьдаг вэ? Хүссэн хүн бүхэн за тэгээд нөгөө өөрсдөө орж мэдээллүүдэд оруулна гэхээр хүссэн хүн бүхэн шаардлага хангаагүй, чанар хангаагүй зургууд тавиал тэгэл Монгол брэнд цаг юм байна гэж сайт чинь ер нь ийм юм байна штэ, чанаргүй байж гэдэг юм уу те. Нөгөө иргэдээс бас шүүмжлэл авах тэр төлхүүр нь болчих байдэ гэж миний хувьд санаа зовж байна. Тий, наадах ч юм бол бас бид нар програмчлал дээр бас тооцсон байгаа. Тэгээд нөгөө мянган байрын алхам нэг алхамаас одоо эхэлдэг гэж бас ярьдагчлан одоо ингээд алдаа оноо бүх зүйлүүдийг алхамаар нь засаж сайжруулад хэрэглэгчийн хүсэлт хэрэгцээ шаардлага дээр нь үндэслээд энэ системээ бид нар ингээд яг өрхийн үйлдвэрлэл эрхлэгчтэйгээ хамт ингээд хөгжүүлэе гэж байгаа. Тэгээд ер нь бид нар ингээд Amazon одоо eBay одоо юу гэдэг гадны ийм том моол одоо онлайн шопинг энэ платформуд бол дэлхийн нийтэд маш хурдцтай хөгжөөд байдаг. Тий, шууд худалдааных. Гэтэл манайхан болох тэр яг ийм үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг тан ийм гадны бас ийм брэндүүдтэй ингээ хойлцсон. Тэгээд ингээд тэр нь ингээд одоо нэлээд замбрааг өгөх юм уу? Эсвэл одоо юу гэдэг чинь маш их өрсөлдөөн дундаас ингээ гарч ирэх боломж харагдаад байгаа. Тийм болох тэр яг одоо Монголд үйлдвэрлэж бүтээж байгаа тэр бүх зүйлүүдийг нэг дор цогцлоогоод тэгээд тэрийгэ хөгжүүлээд тэгээд олон нийтэд олон улсад гаргаж байгаа. Товчхондоо ингээд тайлбарлаад хэлэхэд жишээлбэл Өвөр хангай аймгийн одоо Бүрд гэдэг суман дээр үхрийн одоо арсыг маш сайхан өндөр түвшинд боловсруулсан одоо Батнасан гэдэг манай нэг жид үндэсний үйлдвэрлэл эрхлэгч байгаа. Тэр хүний бүтээгдэхүүнийг маш гоё тийм одоо хөхүүрийн одоо ширэн тийм сайхан хөхүүр хийсэн байж байгаа. Тэрийг нь л одоо жишээлбэл өмнө говьд хөхүүр хэрэгтэй байгаа хүмүүст эхлээд танилцуулъя. За дараа нь одоо булган айргаар маш алдартай. Булганыханд Өвөр хангаан хамгийн одоо мундаг тэр хөөргийг хийдэг хүний мэдээллийг нь зурагтаа нь одоо
тэр утастаа бүр чаашлаад хаан банкны данстай гэдэг ингээд бүх зүйлтэй мэдээллийг нэг холбоод өгөхдөр бол Монгол даяар байгаа ингээд яг юм үндэсний үйлдвэрлэлийг сонирхож байгаа бас ингээд хэрэглэж байгаа тэр хэрэглэгч төргий гэж. За тэгээд цаашгаа Өмнө Говь аймгаас жишээлбэл цаашлуулаад өвөр Монголын зах зээл рүү орё гэж. Өвөр Монголын зах зээл чинь болох тэр одоо монголчуудад бидний угсаагаар бол нэгтэй заншил түүх соёл одоо сэтгэлгээ их ойрхон учраас Монголын одоо бүтээгдэхүүнүүдийг бас хэрэглэе гэдэг тэр чиглэлийн одоо хэрэглэгчд маш их байж идэг. Хэдэн сая хэрэглэгч байж. Тийшээ орё. Тэгээд тэр лөө амжилтаа нэвтэрсний дараа бол бид нар өөр төв рүү орё гэж. Америк төв рүү одоо Австрал төв рүү. Тэгэхээр ер нь ягаад монголчууд өөрсдийнхөө мэдлэг оюун ухааныг шингээсэн энэ бүх зүйлүүдээ одоо олон улсын зах зээл дээр ингэж гаргаж болтгүй юм байна гэдэг. Тэр чиглэлүүл ингээд зорилго тавьсан ингээд ажиллаж байгаа. Гэтэ цаг хугацаа бас алхам алхмаар бид нар хөгжүүлээ шинжилээд явж байгаа саад бэрхшээлж бас их байна. Гэтэ бүх бэрхшээлийг бид нар одоо өрчилж харахгүйгээр болгоё бүтээ зөв талаас нь ингэж харж хөгжүүлж байгаа. Хийж үзчихээ заавал нөгөө алдаа оног засаж илүү амжилтанд хүрдэг штэ тийм ээ. Том зорилго тавьж том мөрөдчиж тийм хагас дээр нь бунаач гэдэг. Тэгээд их зоригтой залуучууд нь би хувьдаа үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ өмнөөс та хэдэд бүр баяр хүргэмээр байна. Бас их дэмжиж туслах боломжлж тусалцаа байдаг бол одоо мэдээллийн хүргэгдэгч гэдэг юм уу өөр цаашаа ямар тусламж байдیں۔ Бүх хүмүүс ороод энэ сайт руу хандлтаас нь бас та хэдийн урам зориг ирдгэл байх та. Тий. Өдөрт хандлт нэрээ хэд байна? Одоо яг энэ шин шатанд ингээд гаргаад тэгээд бас ийм сайт маань ингэж ажиллаж гин гээд бид нар одоо нийгмийн сүлжээ, Facebook, Twitter бүх зүйлүүд дээр ингээд олон нийтэд ингээд бол өнөө өглөө би нөө Google дээр аналитикийг ингээд хэмждэг тийм програмтай холбогдсон. Нэг өдөрт Монголоос өнөөдөр 280 хүн хандсан. За дэлхийн бусад улс орнуудаас бас ингээд хандж байгаа статистикууд нь ингээд гарч ирээ. Тэрийг ингээд харж байхад бас их тийм урам зоригтой л өглөг огтчихсэн. Хийж байгаа ажлын үр дүн шүү дээ тэр чинь тийм ээ. Алхамаар ингээд орж иж гин гэсэн. Тийм. Өөрөөсөө төслийн санхүүжилтийг гаргасан гэж байна. Тэгээд энэ нөгөө миний хувьд их сонирхоод сонсогчдод хэлээд байгаа юм ямар ч үнэлбэргүйгээр хэрэглэгчдийн мэдээллийг байршуулнаа. Хаанаас одоо өөрсдөө тэгээ санхүүгийнхаа их усврыг санхүүжилтээр гаргасан гэж яг та хэдийн энэ зориг зүрх могчих вэ дээ. Хэдийн хугацаа хүртэл өөрсдийн санхүүжилтээр ингэж явах вэ? Цаашид яаж үргэлжлүүлэе гэсэн төлөвлөгөө байна. Хэдэн жилээр төлөвлөгөө гарсан байна? За ер нь бол яг энэ платформыг хөгжүүлэхэд бол бас тодорхой хэмжээний чамгүй зардлууд гарсан. Тэгээд тэрийг манай холбооны өдөртөх зөвлөлд байдаг залуучууд ингээ хамтраад ер нь ягд Монгол залуучууд яг энэ үндэсний үйлдвэрлэлийг дэмжих юм платформ хөгжүүлж болдгоо юм бэ гэдэг одоо эхний гарааны хөрөнгө оруулалтыг бол амжилтаа гаргаад ингээд хөгжүүлсэн. За одоо бол харьцангуй гарах зардал нь бол бас бага. Тий яагаад вэ гэхээр хэрэглэгч жишээлбэл Өмнө Говь аймаг дээр одоо өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа одоо тэр тэмээний носоор эсвэл арь ширээр одоо тийм өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс өөрөөсөө Монгол брендцийг юм гэдэг сайт нэвтэрж ороод бүртгүүлээд мэдээлэл оруулаад ингээд л энэ манай систем өөрийгөө хөгжүүлээд ингээд явчих учраас бол зардлын хувьд бол одоо дийлэн их өмнөх шиг бол гарах нь бол багасж байгаа гэсэн үг. За бид нар бол яг энийг одоо үд чинь таны асуултанд яагаад ийм өн төлргүү гэдэг юм яваад байна. Яагаад монголчууд яг өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдийг ингээд нэгдүүлж тэ хөгжүүлж чаддаг юм бэ гэдгийг ингээд нэг юм зорилго тавьсан. Тэгэд одоо бас сорилт бэрхшээлнүүд гарч иржсэн. Гэхдээ бууж өгч цагууч маш их олон байжсэн. Тэгээд яагаад ихснээ бас ингээд бууж өгөхийнхөө өмнө бодсон. Тэгээ бууж өгөөгөө тэгэхээр л хөгжүүлээл яваадсан. Эхлэх амархан байдаг. Ягаад гэвэл хүн урам зоригтойгоор эхэлдэг. Харин үр дүн л хамгийн төгсгөл үр дүн мэдрэгдэг учраас төгсгөлийг заавал үзэх хэрэгтэй гэдэг тийм ээ. Тэгээд ер нь бол сонсогчдын хувьд ойлголт авахад ирээдүйн одоо Монголын Amazon ч гэдэг юм уу Монголын Alibaba л болох зорилготойгоор Монгол брэнд засаг юм байна. Үйлчлэгээ үйл ажиллагаагаа эхэлсэн байх нь мөн үү? Яг зөв. Тэгээд яг энэ жил чинь бас их онцлогтой жил байна. Одоо корона гэдэг энэ цар тахлын үед бол бүх бизнес жижиг дунд аж ахуйн нэгжүүд дээр бол хамгийн хүн дээр тусч байгаа юм үе байгаа. Гэтэл улс орнуудын хувьд ингээд судлаад үзэхдээ бол яг энэ онлайн худалдаа, онлайн платформ гэдэг бол хамгийн их захиалга авдаг, хамгийн их борлуулалтаа нэмэгдүүлж байгаа ийм технологи болоод эхэлсэн. Тэгэхээр аливаа зүйл чинь бас ийм сөрөг талтай байхад нөгөө талд нь бол бас давуу талыг ингэж авчирч явах жишээтэй. Тэгэхээр бид нар ингээд сөрөг талыг илүүтэйгээр харахаас илүү давуу талыг төрүүлж одоо бас ингэж өржилж мэдэрч харж хөгжүүлсний бас нэг ийм
үрдүн ингээд гарч эхэлж байгаад бид ч гэсэн баяртай байгаа. Тий. За жишээ нь Монгол брэнд цэг имэн гэсэн энэ сайт руу сонсогч та зочлоод үзээрэй. За Монгол брэнд цэг имэн гэж зочилж ороод жишээ нь одоо бүр ингээд төвлөрүүлээд хайж болно. Улаанбаатар хоттой гэхэд бүх дүүргүүдээр хайж болно. 21 аймагуудаараа хайж болно. За төрөлжүүлээд бас хайж болно. За энд бол хүнс, хэвлэмэл, иски, ноос ноолуур, оёмол, сав баглаа, боодол, савхан бүтээгдэхүүн, төмөр хийцгээд бүх мэдээллүүдийг харах, мэдэх эндээс боломжтой болж байна. Жишээ нь яг өнөөдөр өөрчлөлтийн хаалга нэвтрүүлгээс энэ сайтын тухай мэдээллийг аваад магадгүй үндэсний үйлдвэрлэлд дэмжихийг хүсдэг боловч хаана юу зарж байгаа нь төдийлөн тодорхой биш. Тэгээд үнийн тухайд ч гэсэн нийт иргэдийн тухайд үндэсний үйлдвэрлэл жоохон үнэтэй байдгаа гэсэн ойлголт байдаг. Тэгвэл та энэ сайт руу ороод үндэсний үйлдвэрлэлийн одоо жишээ нь энэ кальц ямар үнэтэй байх нь уу? За импортоор орж ирж байгаа кальц ямар үнэтэй байх нь уу? Орцон ямар байх нь уу гэд энэ бүх мэдээллийг нэгд ороос нь юм авах бүрэн боломжтойгоор давуу талтай болж штэ тийм ээ. Тий. Дээр нь бас нэг давуу тал нэмэгдэж байгаа. Төрийн худалдан авалт гэдэг бас ингээд маш их нүдэнд харагддаг мөртлөө тийм том давуу худалдан авалтууд явж идэг. Жишээлбэл нэг төрлийн байгууллага одоо ойн олоод ч юм уу 200, 300, 400, 500 тоо ширхгээр цүнх захиалдаг, арьсан цүнх захиалдаг тийм. Тэгэхэд л одоо үйлдвэрлэгчд гэж орж байгаа одоо арьс шир гэдэг дээр дарахад л яг арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хэдэн байгууллага. Тэр байгууллагуудыг жагсааж байгаа тэр байгууллага манайх ийм загвар ийм хэмжээтэй тийм цүнх хамаараа нэгэд урилга явуулчих тэр нөгөө урилгын дагуу бүх газрууд хандаад ингэхтэрээ төрийн худалдан авалтаар бас нөгөө өрхийн үйлдвэрлэл эрхлэлэгч үндэсний үйлдвэрлэлээ бас дэмжиж байгаа нэг зүйл байна. Дээр нь Үүний хувьд ч гэсэн нөгөө бүх газруудаас үн ирэхээр хамгийн боломжтой, хамгийн одоо давуу талтыг нь сонгох бас хэрэглэгчийн өөрт нь гарт нь үлдэж шүү дээ. Яг зөв тий. Дээр нь бас манай холбоо зөвхөн одоо нэг онлайн платформ гэдэг зүйлийг одоо хөгжүүлээд явж байгаагийнхаа хажуу талаар бас би өмнөх жилд холбоогоо төлөөлөөд Америк нэгдсэн улсад одоо зочилсан. Тэгээд тэр хүрээнд Америк нэгдсэн улсын Аз Америкийн худалдан алж үйлдвэрийн танхим гэдэг байгууллагатай нь одоо манай Монгол брэнд холбоо хамтарч ажиллая. Бид ийм зүйл хийдэм а гэдэг ингээд очиод уулзсан. Тэгээ Монголд яг яа тусал дэмч юу яаж хамтарч ажиллах вэ гэхээр Монголын одоо үйлдвэрлэл эрхлэгчид маань бол бас олон улсын баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ингээд зорж идэм а. Тэгээ тэднэрт бол яг одоо хаяг шошго дизайн, өнгө одоо хууль эрх зүй, тээвэр логистик гэдэг энэ чиглэлүүдээр бол одоо юм бас туршлага нэмэгдүүлэхэд экспертүүд буюу одоо мэрэгчлэтнүүд бид нар хэрэгтэй байна гэсэн. Тэгээ манай холбоо Аз Америкийн худалдан алж үйлдвэрийн танхимтай хамтраад одоо өмнөх жил 4 экспертийг Америк нэгдсэн улсаас одоо манай холбоо зардлын заримын дагаад нөгөө байгууллага маань бас хамтарч ингэ зардлыг нь дагаад авчираад маш олон аж ахуйн нэгжүүдэд бас ийм төслийн талаарх сургалт, төслийн үнэлгээ хийгээд бас ийм арга хэмжээ Америкт экспортлоо гэдэг арга хэмжээ хийсэн. Тийм. Одоо ер нь хөгжлийн хурдыг бид гүйцэхгүй л дээ. Хүн зөвхөн одоо тийм ээ одоо ноутбукнаас ч гэдэг юм уу компьютероос интернет рүү ороод мэдээлэл авахаасаа илүүгээр ухаалаг утаснасаа зүгээр гудамжинд явжгаад маш хурдтайгаар мэдээлэл авахыг яардаг болчихжээ. Тэгээд Монгол брэнд нэртэй аппликейшнийг, мобайл аппликейшнийг бүтээхээр судалж байна гэсэн. Энэ судалгаа хэдэн хувьтай явж байна? Тий. За эхний ээлжинд бидний зорилго бол Монгол брэнд цэгийн платформыг одоо хөгжүүлэх зорилго байсан. Зорилгодоо ерөнхийдөө маш төхөж ойртож хүрсэн. За одоо энийг яаралтай дараагийн алхмууд бол одоо Англи, Хятад, Орос, за тэгээд Япон гэх мэтлэн олон орны хил дээр бол орчуулж гаргадаг тэр чиглэл рүү бол явж байна. За дээр нь бол таны саний асуусан мобайл аппликейшнүүд бол бас тодорхой хэмжээний цаг хугацаа бас хөрөнгө оруулалт ингээ ордог. Тэгээд товчхондоо энэ платформыг бол зөвхөн нэг холбооны хэдэн залуучууд ингээ хөгжүүлэхээс илүүтэйгээр яг үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг өрхийн үйлдвэрлэгчдээс ахуулаад үндэсний том брэндүүдтэйгээ хамтраад тэгээд бас төр засаг нь оролцоод тэгээд ингээд хамтраад ингээ хөгжүүлэх юм бол хин хиндэ байгаа боломжоо олцох юм бол энэ төргөө хөгжил гэж харж байгаа. За үндэсний үйлдвэрлэгчид мэдээж их таатайгаар алга ташин хүлээж авч байгаа. Гэтэл нөгөө экспорт оруулдаг, экспортлдог хүмүүс яаж хүлээж авч байна? Сөрөг хандлагууд ирж байна уу? Одоогоор яг сөрөг хандлага гэсэн зүйл бол харагдаагүй байна. Маш олон хүмүүс болох тэр холбогдож бас одоо жишээлбэл яг цаашлуулад ингээд бүтээгдэхүүнүүдийн талаар ингээд таалагдангуудаа тэр байгууллагын нь одоо хэсэг рүү н ороод утас руу н ороод ингээд харахаас илүүтэйгээр хамгийн доош нь гүйцэж байгаа гутаа шууд миний дугаарлаа залгачдаг. Тэнгүүтэл одоо би дугаараа авах дээр л тим дээл яаж байгаа тим байгууллагын утсыг өгөөч. Тим одоо жамцтай авсан гэрэл хийж байгаа тэр байгууллагын утсыг нөгөөч гэдэг тийм
маш их тийм юунууд бол их ирж байгаа өсөлтүүд. Манайхан ч нэг үн мэдээллийн тавьчаад тахт л үн асуугаад байдаг хүмүүс шүү дээ, тийм ээ. Их хурдан нэг харангуйтаа шууд оцрон залгая гэдэг. Ягаад энийг ингэж хөгжүүлсэн гэхдээ чинь энэ дээр зураг нь тайлбар нь одоо баг хэрэглэх заавар нь гэд бүхэл зүйлүүдийг оруулах боломжийг нь бүрдүүлсэн учраас хэрэглэгч бол маш сайн ингэж нэгтэлжээж үзжээж сонголтоо хийж ингэж яах вэ? Ер нь бол цаашдаа манай системийн хөгжүүлэлтийн нэг зүйл нь бол явж одоо онлайн худалдаа чиглэл рүү хөгжиж орох юм. Тэгээд эхний ээлжинд бол бид нар 530 орчим одоо өрхийн үйлдвэрлэл эрхлэгчээс үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнүүдийг бас ингээд тэдний оролцоотойгоор ингээд оруулна гэдэг бол амжилт. Тэгээд энийг бол хөрөний тоон судалгаан дээр гарсан одоо 80 гаруй мянган өрхийн үйлдвэрлэл одоо жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн одоо маш олон хувь нь бол яг энэ үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллагууд байгаа. Эдрийгээ бүгдийг нь мэдээлжүүд, бүртгэлжүүлж тэгээд тэрнийх нь дараа нь одоо онлайн худалдаа руу бас оруулаад тэдний борлуулалтын дээр бодитер дэмжлэг үзүүлдэг тийм платформ гаргаж ирж байна. Яг энэ Монгол брэнд цэгийн сайтыг нээснээсээ хойш таны хэрэглээ одоо үндэсний үйлдвэрлэгч болсон бай. Би ч одоо тэр байгууллагуудтай танилцаад ингээд явж байгаа чинь маш гоё тийм одоо хром одоо ар ширээр хийцэн готл мотл бид нар мэдтгүй юм байлээ. Тэрөөсөө ингээд нэг жингэлтэй дүргийн тэдгээр орны тэдэд байралтай нэг ар ширээрийн мэддэг газрыг аль ингээд яваад үзэхдээ юун тэр баг олон улсын төвшөнд хэрэглэхээр одоо маш сайхан бүтээгдэхүүнүүд хийж байгаа газрууд байна. Тэгээд эхний ээлжинд бол яг тэр байгууллагуудаас ингээд хоромноос ахуулаад одоо зүүж байгаа зангаа манга Монголд үйлдвэрлэж байгаа завхан маханд одоо үйлдвэрлэдэг зангааны гэдэг ч юм уу бас ингээд боломжийн сайхан үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс байна. Тэднийхээ юмныг бас авч хэрэглэнэ. Тэгээд одоо төрөний танд харуулж байсан арьсан цүнх хүртэл одоо ингээд хөрийн ширээр хийсэн. Тэгээд тэр цүнхтэйгээ гадаад яваад хүмүүс дээрэтгүй бид нар яг ийм л бүтээгдэхүүн хийдэж штэ ваа ингээд барьж үзээд үнэхээр лагийн манаа чинь яа захиалгуу хаана байдаг л гэж байгаа юм. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө юмнуудыг ингээд олон нийтэд зөв талаас нь одоо хэрэглэгчд хүргэх юм бол тэр нь дараагийн борлуулалтанд нөлөөлөх юм а. Тэрнээс яг өнөөдөр нэг реклам гаргаснараа тэр нь одоо яг мөнхийн доктортой борлуулалт бас биш. Тэгэхээр стратегийн хувьд бол энэ олон нийтийн сүлжээг их зөв ашиглаад одоо тэгээд одоо энэ интернет чинь хөгжчлөө 21 аймаг одоо 330 цомд сууж байгаа өрхийн үйлдвэрлэл эрхлэгчд бол одоо гар утсан дээр бүх бүтээгдэхүүнүүдийнхээ зургийг авсан л байж байгаа байхгүй. Тэгэхээр манай сайт руу орж бүртгүүлээд тэр гар утсан дээрх зургнуудаа л бидний энэ систем рүү оруулахад шууд авчиж байна. Яг үйлдвэрлэж байгаа процессыг харуулсан видео ч оруулж болно тийм үү? Бүгдийг нь оруулах боломжтой. Тэгээд бүр цаашлаад одоо жишээлбэл манайх чинь бас ийм студийн чиглэлээр одоо төлөвлөж байна. Тоног төхөөрөмжүүд нь бэлтгэсэн байна. Тэгээд одоо яг мэрэгжлийн төвшөнд бас ингэж зургийг авахулмаар байна. Ингэж одоо бүтээгдэхүүнээ танах дээр аль бисаар ингэж гоё ингэж мэрэгжлийн төвшөнд байршуулъя гэвэл бид нар лөө хандаад бид нар тодорхой хэмжээний одоо тэн дээр зардал гаргаад тэр бүтээгдэхүүнүүдийг бас дэмжиж ингэж оруулах боломжтой байна. За дээр нь бол бас маш олон энэ чиглэлийн судлаачид сургалт хийдэг хүмүүстэй бас хамтарч ажиллаж эхэлж байна. Тэгээд энэ чиглэлээр брэндээ бүтээгдэхүүнээ олон улсын төвшөнд гаргахад сав боглоо баадал одоо хаяг шошиг одоо ямар чанартай зүйлүүд байх бол бас нэвтрүүлэхгүй гэдгээс ахуулаад сургалтууд ч гэсэн хийх одоо тэр төлөвлөгөөнүүд бас гарцсан явж байна. Ажил ч ундарч байна да тийм ээ. Ажил бас ундарж байна. Тэгээд хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн маань бас тодорхой хэмжээний үр дүн гараад өнөө өглөө ингээд Google-ийн одоо хэдэн орж ийн гэдгийг харахад 280 ингээд нэг зэрэг орж ийн гэдгийг харахад бол бас их тийм ажилч ундарж байна. Тэгээд бас амжилтч байна. Амжилтч тодорхой хэмжээгээр эхэлж ийн л гэж харж байна. Баярлалаа. Миний асууж амжаагүй таны онцлог хэлхийг хүссэн. За мөн үндэсний үйлдвэрлэгчтэй уриалгыг сонсоод хөлөө ярилцлага өндөрлөе. Цаг маш хурдан өнгөрлөө. Тийм. Тэгээд Монголын радиогоо одоо сонсонд суугаа одоо 21 аймаг 330 сумынхаа бүх өрхийн үйлдвэрлэгчид жижиг дунд аж ахуйн нэгжүүд одоо Монголынхоо өдөр хамгийн органик, хамгийн чанарлаг тэр бүтээгдэхүүнүүдийг эцсийн бүтээгдэхүүн болгож одоо өөрийнхөө аж амьдралыг залгуулдаг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Монгол брэнд цэгийн мэн гэдэг одоо платформд өн төлбөргүйгээр нэгдээд өөрийнхөө бараа бүтээгдэхүүнүүдийг одоо оруулаад хөгжүүлээд тэгээ хамтдаа энэ платформыг хөгжүүлж тэгээд энэ эдийн засгийн бас сорилт бэрхшээлтэй энэ үед борлуулалтаа эхний ээлжинд дотоодын зах зээл дээр олон нийтэд сайхан танилцуулъя, борлуулалтаа нэмэгдүүлье. Тэгээд цаашлаад өдрөгөр олон улс руу гаргахыг, экспортод гаргая. Тэгээд экспортлогч үндэстэн болж ямар ч одоо он цаг хугацаа сорилт бэрхшээл ирэхэд манай бүтээгдэхүүнүүд чанартайгаар олон
улсад олон нор зарагдаж жинхэнэ орж иж тэр хөрөнгө оруулалт нь өрхийн үйлдвэрлэгчдийн данс руу нь орж иж тэгээ бас сэтгэл хангалуун бүгдээрээ юм ажилтаа орлоготой байхын ерөөл өргөё л гэж бодож байна. За маш их баярлалаа. Өнөөдрийн өөрчлөлтийн алга нэвтрүүлэгт Монгол брэнд холбооны тэргүүн Монгол брэнд цэгийн маань сайтыг үүсгэн байгуулагч Отгоо Үлзийгээд залуу оролцлоо. Сонсогч танд бас бидний ярилцлага таалагдсан бол бидэнтэй хамтдаа байсанд маш их баярлалаа. Та Монгол брэнд цэгийн маань сайт руу зочлоод өөрийнхөө үйлдвэрлэлийг дэмжихийг хүсэж байвал мэдээлэлээ хэрэглэгчдэд хүргэхийг хүсэж байвал Монгол брэнд цэгийн маань сайт дээр мэдээлэл байршуулаарай гэж танд уриалъя. За ингээд бидний сонсон хамт байсан сонсогчдоо маш их баярлалаа. Амжилт гэж юу?